Тэгэд Clippers-ийг ягаад доогуур үнэлэх болов доо? Бро. Нас. Кавай. Хартан бол үлрэлийн тоглогч нь үнэн. Гэхдээ Кавай үлрэлийн тоглогч биш. Тэгээд нас. Крис Пол, Брук Лопес. Норм Паулын орон зай хүн ирээгүй шүү дээ. Брэдли Билл биш үү? Юу ирээд байгаа? Яаж Брэдли Билл? Өнгөрсөн үлрэл чинь Норм Паул Холстарын төвшөнд тоглосон шүү дээ. Брэдли Билл 5 саяд нэг 18 он авчихад болно шүү дээ. 18 оноо яаж авдгийг Хартан 15 ч юм уу. 100 буц Кавай 3 байхад чинь. Одоо 100 буц чинь Холстар болно гэж үзэхэр чинь 18 За 15 оноо аваад тэгээд 100 буц оноог нь өгчөж байгаа шүү дээ. Би энэ байдлаар ягаад итгэсэн бэ гэхээр маш өргөн бүрэлдэхүүнтэй болсон. Тийм учраас ер нь нэг нь гинтэй гарсан ч ер нь бол нөхөөд ингээд тоглож байгаа. Тэгээд үлрэлийн 80-аар тоглолтод бол ингээд асуудалгүй явчих болов. За Кавай ингээд тоглоогүй нэг тоглолт байлаа гэж бодъё. Хардангийн тоглолтгүй өдөр байлаа гэж бодъё. Брэдли Билл аав шүү дээ. Авах уу? 100 буц аав шүү дээ. 100 буцыг нэрлэж болно. Гэхдээ 100 буцын тоглолтын арга барил тоглолт авдаг төрлөх биш л те. Нөлөө үзүүлдэг тоглогч Крис та. Пол тэр 100 буц Джон Коллинс хоёрыг сайхан бөмбөгөөр хангасаар байгаа нэг тоглолтоор авчирна. Одоо хараа Крис Пол мол Брэдли Билл гэдэг чинь яг бидний мэддэг шиг хүмүүс огт биш шүү дээ. Гээгүй. Гэхдээ тэр систем дээр чинь тэд нар чинь ингээ хийх юмаа хийхэд хожиж байгаа байхгүй юу? Ямар систем? Clippers систем. Гэхдээ харин Clippers-ийн систем чинь хаардаа өөрөө л ажилуулах болохоос биш. Тэр чинь Крис Пол, Брэдли Билл хоёр ажилуулж чадахгүй шүү дээ. Гээ хаард шидэг нэг хоёр бөмбөгөөр өчгөд болно шүү дээ.